Амьд биеийн зохицуулга гэсэн хичээлийг дүгнэлтийг та бүхэндээ танилцуулъя. Асинхронны хичээлээрээ. За зохицуулга ба хяналт гомостаз гэдэг нь бол эс болон организм гадаад орчны нөлөөллийг тооцсон тухайн организмын дотоод орчныг доктортой байлгах механизм юм. За зохицуулга ба хяналтын механизмыг бол мэдрэлийн болон шингэний гэж хоёр ангилнаа. За мэдрэлийн зохицуулгад бол тарих нугас мэдрэлийн судлууд оролцдог бол шингэний зохицуулгад бол булчирхай оролцох нь байна. За мэдээллийг дамжуулагч нь бол мэдрэлийн зохицуулгад цахилгаан импульс, нейротрансмиттер бодисууд байдаг бол шингэний зохицуулгад бол даавар байдаг байна. За мэдээлэл дамжих хурд нь бол мэдрэлийн зохицуулгад хурдан явагддаг бол шингэний зохицуулгад удаан явагдах нь байна. За ингээд үйлчлэлийн хугацаа бол мэдрэлийн зохицуулгад бол богино байдаг бол шингэний зохицуулгад бол удаан янз бүр явагддаг байх нэ. За ингээд мэдрэх үеийн хөдөлгөөний завсрын нейроны харилцан холбоог тайлбарлая. За тэгэхээр энд бол хүлээн аваар буюу рецептор харагдаж байна. За арьсанд бол маш олон төрлийн рецепторууд байрладаг тухай бид нар синхрон хичээлээрээ үзсэн. За арьсны рецепторууд бол мэдээллийг хүлээж аваад мэдрэх үеийн нейроноор дамжуулан бол төв рүү тэмүүлэх мэдрэлийн ширхгээр дамжуулан завсрын нейронд хүргэж өгнө. За завсрын нейрон бол энэ тарих нугасанд байрлаад за мэдээллийг задлан ялгаад бол хөдөлгөөний нейрон болгон төвөөс цогтах мэдрэлийн ширхгээр дамжуулан бол булчинд хүргэж өгөх нэ. За булчинг бол гүйцэтгэгч хэрэгтэн буюу эффектор гэж нэрлэдэг байна. За ингээд хөдөлгөөний нейрон, завсрын нейрон, мэдрэх үеийн нейрон гэсэн 3 нейрон хоорондоо холбогдож бол мэдээллийг нэгээс нөгөөд дамжуулдаг байна. За энд бол мэдрэх үеийн нейрон, завсрын нейронтой мэдрэлийн синапсаар, завсрын нейрон хөдөлгөөний нейронтой мэдрэлийн синапсаар, за харин энд бол хөдөлгөөний нейрон бол булчинтай булчингийн синапсаар холбогдсон байна. За ингээд 2021-ээс 25 оны элсдийн ерөнхий шалгалтанд орж ирсэн. За мэдрэлийн зохицуулгын тестүүдийг төвөрлөн та бүхэнд хүргэж байна. За 2021 оны A хувилбар дээр бага тархийг тэмдэглэсэн дугаарыг олно гэсэн юм тест орж ирсэн байна. За нэгт нь болохоор зэрэг урт өвдөр тархи байна. За хоёрт нь бол завсрын тархи байна. За 3-ын тоогоор бол их тархийг тэмдэглэсэн байна. 5-ын тоогоор бага тархийг, за 4-ийн тоогоор бол дунд тархийг тэмдэглэжээ. Тэгэхээр зэрэг энэ хувилбар дээр бол D хувилбар нь зөв байсан байх нэ. За мөн 2021 оны A хувилбар дээр бол саяны зураг дээр байсан шиг 2 дугаартай нейроны нэр сэрэл дамжуулах зам үүргийг зөв тодорхойлсон хувилбарыг олно гэж орж ирсэн байж байна. За энд бол нэг нь бол рецептор байгаа, хоёр нь бол тэгэхээр аппарент гэж нэрлэн төв рүү тэмүүлэх мэдрэлийн ширхгийг. За аппарент буюу мэдрэлийн өгсөх зам цочрлыг мэдрэлийн төвд дамжуулна гэдэг хувилбар нь бол зөв байх нь. Тэгэхээр энэ дээр бол C хувилбар зөв байх нэ. За 2022-ны A хувилбар дээр бол мэдрэлийн эсийн бүтцийн зураг өгөгдсөн байна. Эдгээрээс 1 дугаартай тэмдэглэсэн бүтцийг олно гэсэн асуулт орж ирж ирсэн байна. За нэгд бол мэдрэлийн эсийн их бий байна. За түүнийг тойроод богино сертэн буюу дендритүүд байна. За эдгээр нь бол бор бодисыг үүсгэх нэ. За 2023 оны A хувилбар дээр бол мэдрэлийн эсийн гүйцэтгэх үүргээс хамаарат бүтцийн хувьд ялгаатай байдаг. Өгөгдсөн нейроны үүргийг зөв илэрхийлсэн хариултыг олно гэсэн байж байна. За ингээд их биеийн дээшээ ингэж байрлсан ийм байрлалтай байх юм бол энэ бол мэдрэх үеийн нейрон байдаг. За тэгэхээр мэдрэх үеийн нейрон гадны цочрлыг төв дамжуулна гэдэг C хувилбар зөв байх нэ. За 2024 оны A хувилбар дээр бол синапс орж ирсэн байна. Мэдрэлийн импульс дамжих явцад оролцдог синапсын бүтцийн зургийг үзүүлжээ. 1 дугаартай бүтцийг нэрлэнэ гэсэн байна. За 1 дугаартай бүтэц бол нейротрансмиттер агуулсан цэврүү байх нэ. За 2 дугаартай нь болохоор зэрэг хүлээн аваар буюу рецептор байх нь. За 2025 оны A хувилбар дээр бол мэдрэлийн эсийн аксоноор натрий калий ионы шилжилтийг харуулсан байж байна. За калий ионы шилжилтийг аль сумаар илэрхийлсэн бэ гэсэн байж байна. Тэгэхээр нэг бол натрий ионы депозитыг тэмдэглэжээ. Хоёр дээр бол натрий ионы идэвхтэй зөөврөлтийг харуулсан байна. За 3 дээр бол калий ионы идэвхтэй зөөврөлт. За 4 дээр бол калий ионы депозитыг харуулсан байна. За ийм учраас бол D хувилбар зөв байх нэ. За хүүхдүүд та бүхэн бусад хувилбаруудыг нь ажиллаарай.